Өдөр 2025 оны 4-р сарын 14-ний даваа гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг өрчийтлээ мишээ X уриатагаар хөгжилтөө түүхүүдээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагч Арган болдын ангараг нар арилж байна. За өдрийн дүргийн сайхан амарлаа. За өдрийн сайхан амарлаа, сайхан амруу. Хийж амралтаараа. Өстө гэртээ нам байлаа шүү. За би бүтэнсээ өдөр нэлээд гадуур явсан. Хагасаа өдөр гэртээ байсан. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашиныг тань халамжлан мөнх хадаа хямдралтай хаврын тосны аянаараа за мөн хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүл давчирна гэсэн уриатагаар Отревийн хамрын цацлаг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд даваа гарагт бол сонсогчдын бичсэн хөгжилтэй түүхийг бид хоёр уншиж хүргэдэг. Тэгэхээр сонсогчдын бичсэн хөгжилтэй түүхүүдийг өдөө ачир гэдэг Facebook группээс хүмүүс пост болгож бичээд тэндээс манай редакторлаж бидэн лөө өгдөг байгаа. Тэгэхээр хөгжилтэй түүхээ уншуулъя гэвэл өдөө ачир гэдэг Facebook групп дээр та өөрөө бичээрэй пост болгоод. За яг өнгөрсөн 7 хоногийн энэ өдөр манай өдөө ачаар групп маань 145 мянган гишүүнтэй болсон байсан бол өнөөдөр 145 мянга 345 мянга шүү. 345 мянга 200 гишүүнтэй болсон байна. Тэгээд шинээр орж ирсэн нэмэгдэж орж ирсэн 200 гишүүндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За харин спам руу бол 8 юу гэх юм бэ? Пост гэх юм уу? Юу гэх юм? Болцсошгүй спам руу орж ирсэн. За лайв маа бай. Тийм дандаа арилжаа 8-ны тийм лайвд орж ирж. За 8 хүн бандуулсан гэсэн үг. За ингээ 200-аар нэмэгдэж 8-аар хасагдлаа гэж. За эхлэх үү? За эхлэе. За эхнийх нь нэр нь утсан сонсогч байна. X-ийн хурим гинэ. За. Зүүд иш болно. Тэр хуримд очисон хүн байвал юм бичиж болно. Одоо цайрсан гинэ. Юу шийдчихэж. За. Би ч хөдөөний гаралтай хүн. Ойд ах үедээ ганц биш бүсгүйчүүдтэй учир ургуулж явлаа. Саяхандаа нэг найзын хөрмөнд өргөдлөө. Хамаг гой дээрээ тавиад л хүнээс зорин очиж өндөр үнэтэй өнөртөө усыг нь түрхээд найзын хөрмөнд очих багын найзуудыг толгоолоод л очлоо шүү. Очоод захаасаа таньдаг хүн зөндөө. Учир нь Бирман манай нутгийн хүн юм байж. Найз уулзаагүй 4-5 жил болоод гинт хөрмийн урилгыг багын нөхдүүдийн дунд өгсөн болохоор бирээ танихгүй. Тэгээд л хос орж ирээгүй байхад л миний хөрөм эхэлсэн төрлүүд дундаа байгаа айтаа тун тогтоо ганц нэг гол суус шиг л сууж байла. Зарим хуримлагч хос аав ээжтэйгээ орж ирл. За хуримлагч хос аав ээжтэйгээ орж ирлээ. Би муу найзынхаа эхнэр болж байгаа хүнийг холоос хараад сайхан бүсгүй байна гэж сууж байла. Тэгээд ширээндээ нилээн найрлаа сууж байсан хуримлагч бас ирлээ шүү. Би ч сүрхийн найзуудыг толгоолоод гар ойрлаа. Байдгүй шүү. Миний оюутан төгсөж хэлээ уцаа. Хаагаад саллаач гэж хэлэлгүй нутаг бутсан X маань дүрээрээ. Сонин нүдэн том болцсон зогсож байдیں۔ Тэгсэн болоогүй. Аав ээжтэй би танилцаж байсан. Бүр охинтой ч суун байрна гэж явж ийсэн. Тэгтэл аав нь нилээн халсан хөдөөний боргил ах. Энэ инхээ өөрөө нэрээ нууцлуулчаад. За өөр дунд нэрээ ütсэн байсан шүү. Миний охины анхны нөхөр ингээд түрээд ирсэнд нь баяртай байна гэж микрофоноор танхим дүүрэн орилоодглоо. Тийм ээ анхны нөхөр. Анхны нөхөр яавал алан шүү нэрээ. Миний сүнсч намайг орхиод ичээд гараа явчлаа. Сүнсгүй дээрээс нь халан гүйлсэн би аавынхан дэргэд яваад очисон чи ах шиг. Тэгснэ мик аваад хайрлаж яваарай гэд найзтай үлдээ. Яана. Миний найз мундаг юм чи асуудалгүй аваад явнаач гэх шиг. Йоо найз шок, эхнэрийн шок, хүмүүс шок. Машин байгаа штэ тий найздаа үлдээ юу ёо. Йоо тэгснэ нохоогоо үрдлэн гэж бараг үлдээхгүй үстэй чи. Би мик барьж байгаагаа марцсан хажуу талын найздаа намааг аваад гараараа мань балдарлаа гэд микээр хэлээд ёо тэр хурмын гол дүр нь би нас тэгснээ бүр тэнэгтээд найзуудаараа 200к цуглуулад 1 сая төгрөг өгөх гэжсэн. Манай найзууд 1 саяыг цуглуулад 5 сая болсон. Найз нь банкнаас бүрээ авч чадсангүй. Ёсыг бодож бэлэн мөнгө 1 сая байна. Дөрвийг нь найз нь данс руу хийчихийл гэж авсан. Яг тэгж хэлснээ өөрөө ч ойлгосонгүй. Тэгээ нэг мэдсэн хадам аавынхан дэргэд очоод жомботл суудсан дайлуу зээлүүлж ядэн шүү. Яа, би бүр хорвоогоос тасарсан. Юу болоод байгааг ойлгох ч юм алга. Уугаад ундгууг хэлэхүү. Тэгээд тасарчээ. Тасраад бас бөөн жүжиг. Ёо, бичигсэн бүр гар салгалаад байна. Нэг мэдсэн эхнэрийгээ дэргэд аашлуулаад сууж яан шүү. Аргачгүй 4 сая төгрөг хормын бэлэг гээд тайлбартай шилжүүлсэн байгаа юм чинь. Харин азар найзууд маань 200к цуглуулснаа 500 олгоод зөрүү гаргаад над руу хийсэн байгаа. Эцсийн аимшигтэй юм ярихад хадам аавыг нь гэртээ дагуулад ирсэн байсан. Ёо, цааш нь ярих уу яах уу гинэ. Чи хадам аав нь яхаар гэртээ. Энд чи бүр самарсан шүү.
Өөрөөсөө шууд 4 саяг нэмээд өгсөн юм бэ те. Тийм л юм байлгүй. Яана. Тэгээ нэгэнтээ тэгээ бантаад хилцсэн юм чинь тэгэл тэгэл. Уул нь бол ингээд сайхан Сая төгрөг өгье гэж. Сая төгрөг өгчээснөө өөрөөсөө 4 сая төгрөгийг шилжүүлээд. Ёо, өстө цусын болсон байж тээ те. Битгэхгүй амар юм байна. За, гомсөрөн мөнх цацрал. Манайх гэдэг аль үргэлжийн л хөгжилтэй, хөөртэй, бас тэмцэлтэй хоёр ойрхон дайсны зэрэгтэй айлаа. Манай охин бол яг эрэгтэй хөгжил гэсэн үг. Учир нь хоёр агаатай. Том агаа нь бол нөгөө хоёроос хол учир нэх муудаад байхгүй зангарахтай байдаг. Жижиг агаа нь уулын 4-р анги, охин бол 1-р анги хэрнээ. Жижиг агаагаасаа том их биерхүү. Ер нь бол том биетэй байгаад л их учир байна. Өнөөдөр тоглоомын талбай дээр айлын хүүхдүүдэд тоглоно гэд гараад явсан. Гэтэл 3 цаг гарны дараа охин бүр амар халтар, хамаг хувцс, нүүр ам нь будаа бүр пад тарын болчихсон өсөн сэгсийцээ ороод ирсэн. Бас өнөө өсөө хагас сугас боосон болчихжээ. Гэтэл агаа нараас нь цэв цэвэрхэн амт ороод ирлээ. Би гайхаад хүү юу болов гэтэл жижиг агаа айлын 4-р ангийн хөвгүүнтэй муудалцаад нөгөөхтөө хоёр зохиулсан гин. Тэгж байтал манай өнөө галзуу охин гинт хараад л өөш яаж ийна миний агаа гэдэл нөгөө бандтай үз таржээ. Уг нь агаа нь хичээд боль гэсэн юм гинэ. Гэтэл өнөөх маань барилцаж аваад бүр болоогүй. Өнөө айлын том агааг багалзуурдаад хоолойг нь шахсан гин. Жижиг агаа нь бүр ууралцсан. Ээж энэ нэг балаа юм чинь охин юм байж. Айл эрэгтэй хөвгтэй ноцолдод зодолдоод өнөө банд нь бүр сүулдэ андаа чи дүүхээ аваа. Ямар амар охин бай гэсэн. Би бүр хичээд байна. Ахиж энэ нэг юмтай хамт гарч тоглохгүйгээд сүйд охин тоож байгаа ч юм алга. Үүдэн суудлаа. Ёо, ста бадрангу охин дүү энэ да те. Ахыгаа бол газардуулахгүй л юм байна. За дараагийнх нь нэрээ нууцлан сонсогч байна. Сайн байна уу? Би энэ 2002 онд оюутан гэж хотод ороод микрон сууж явахаараа кондуктор нь зогсоол болгоно хэлдэг байсан да. Тэгтэн би үгүй гэж хариулна. Дараагийн зогсоол дээр харин хар 20 гээл орилно. Би буухгүй гэд 32 ирэхээр би гүү гэж хариулаад явдаг байсан юм. Сүүлд нь ганцаараа зогсоол болгон дээр гүү гээл тэнэгдээд явдаг байсан юм байлээ штэ. Өөрөөсөө жижиг шиг гинэ. Зогсоол зарлахаар буухгүй гүү гэж яваад байдаг байсан юм байна те. Сонирхолтой юм. Кондуктор нийлчиг өгөө багтаа ойлгоогүй болов. Йоо. За. Дорж пүрв. Өглөөний мэндэ. За нэг хөгжилтэй төгс оруулъя. 2005 оны үед оюутан үеийн найзынтай хөдөө очлоо. Найз маргааш сумын наадам хамт явж үзэн шүүлгэл. Өглөө боллоо. Бүхийн талбай орлоо. Олон дунд явж байгаад хамт явсан найз нэг харсан байдаг. Тэгэхээр нэг суудлаа суучлаа. За тэгтэл оранж дээлтэй нэг сайхан бие хаатай залуу бүхийн талбайн голоор баавар алхаад л эхнэр энэ бүх юм байл гэж. Энэ сумдаа бол дархаа авраг байхаа л гэлээ. Тэгтэл бүртгүүлэх залуу бүх байвал ирж бүртгүүл гэдэл нилээд хэдэн удаа зарлаад байна шүү. Эхнэр чи улсын наадмын хүүхдийн барилдаанд 2 давж байсан юм чинь давж байсан чинь үнэн л юм бол барилчих гээд юр зүгээр суулгадаггүй. Сүүлдээ бүр худлаа зодог шуудаг өмсөс зураг авахулсан юм байна л та бла гэдэл шар малтаад ахаар нь очиод бүртгүүлсэн. Би ч өсвөр насндаа сургууль дүүрэг мүрэгтэй барилчдаг л байсан л та. Нэгийн даваа эхлэх боллоо. Нэг талбай олж өмсөд гарлаа. Нэг давлаа. Хоёрын даваанд эвгүй нөхөртөө бариллаа. Намайг хутгаад дайрлаа. Орооцолтож байгаад унаад босоод ирсэн намайг давсаа л гэчээд. За ингээд азар 2 давчаа сууж байтал найз чамайг барилдаж явах гэж хараад гэрлүүгээ яваад ахын зодог шуудыг аваад ирлээ гэд өгчээ шүү. Найзын ах нь гэж сайхан нуруу туруутай мах шүлтэй сайхан ир. Яахав намайг багдангуу зодогтой хар шорт, хар усны гуталтай гялайсан цагаан битээ хөгийн юм байхаар нь өрөвдөөд гэрлүүгээ хар хурдаараа яваад ирсэн юм байна. За тэгээ нөгөө зодог шуудгаа өмсөд үдсэн нилээн том юм аа. Найз эхнэр хоёрт 2 шорт усны гуталтай байснаас дээр өн гэдэл инээлдээд. За 3-ын даваанд аманд гартал нөгөө оранжин дээлт намайг амлсан байна. 2 давчсан бүрэн өмсгөлтэй болцсон хүн чинь зориг орцсон. Энийг л аргалчвал цаашаач явчих нь л даа гэж бодоод гарлаа. Өнөөхтөө чинь өрлөө синжигэнд 2 гар нь хүрэг шиг л усан газар босож ирээд мөрөгцнөө бүүмэд. Гүүж яваад чулуун тэглээд бүдэрч унж байгаа нялх хүүхчиг л газар мөргөөд унсан юм уу бүүмэд. Амандаа шороотой хацартаа халцархаатай юу болоод өнгөрснөөж ойлгохгүй бүхийн талбайгаас суудалтаа ирж лээ. Ороо найзын ах нь тийм том зодог өмсчлөөр чинь аргагүй штэ. Хамар чинь бүтэн нүд чинь байрандаа байгаа нь яамаатай гэдэл намайг яван явтал цаашлуулсан гинэ. Хүмүүс нэг инкемил гэдэг. За энэ миний буруу биш шүү. Таны анх нэрээ нууцлсан сонсогч гээл нэрийг чинь нууцлаа л унссан уулна. За Улаанбаатар хотод
12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ автомашины тань халамжлал нь мөнх хада хямдралтай хаврын тосны аянаар хамтран ажиллаж байгаа. За одоо ингээд бүх машинууд урин дулаан болж байгаа учраас илүү шингэн тос буюу дулааны улирлын тосоо солиулах хэрэгтэй. Бүгд солиулдаг. Тэгээд автомашины халамжлах улирал эхэлсэн. Toyota-гийн мэргэсэн инженерүүд нэг юм асууя да. Саяхан шиг л үйл боллоо. Одоо бас тосоо солиулаад тийм шүү дээ. Байх солино. Тэгээ одоо яаж юм тэр чинь баг бүтнээрээ шахуу байгаа юм дахиад дасгуулаад дахиад өөр тос хийх юм. Солино шүү дээ. Тэгэхгүй болохгүй шүү дээ. Өвлийн тос нь илүү зурал томтгой чанартай өтгөн байдаг гэсэн. Тийм үү? Тий. Зуны тос болохоор илүү шингэн байдаг гэсэн. Жохон гүрэж аваад жохон 6 сармаар хүргэнэ. Гэрлэг юм шиг гадаа уйлж байгаа ухаа. За. Одоо нэг тэгж байгаа шүү дээ. Чамаа гоосгоны дэлгэрөө гот машин чи гадаа галтаасаа хар юм. Миний тосыг сольчаач тий. 12 сард цоошин тос 8 литр тос. Тэр чи өвлийн тос واخгүй. Харин тийм ээ тий. Тэгэхээр Toyota Lexus брэндийн автомашин зориулсан тосны багцууд 11-ээс 14% хямдарсан байна. Хөдөлгүүр, хроп, редукторын тос солино гэж байна. За. За тэгээд Toyota болон Lexus брэндийн автомашин зориулагдсан бүтээгдэхүүн гэж байна. За тосны багцад хамрагдсан автомашин бүрд явах хэд ангийн 13 цэгэн нөгөө үдслэг онцлогоо хийж өгөх юм байна. За тэгээд Toyota болон Lexus брэндийн бүх загварын машин таарах багцууд гарсан байгаа гэж байна. Тэгээд үйлчлүүлэгчийн захиалсан цагийг сануулгах мессеж болон залгалтыг хийдэг гэж байна. Энэ нь ясан гоё юм тий. За. За зөвхөн хөдөлгүүрийн тосны багц бус crop редукторын тос солих багцууд гарсан. Редуктор гэдэг нь юу вэ? Мэдхгүй, редуктор гэдэг нь мэдхгүй. За ийм бас багцууд гарсан гэж шүү. Юуны хөдөлгүүрийн тосоо бол өвөл дулаархаар хүүдрэхээр заавал солидог. Тэр хропны тосыг бол тэр нэг тодорхой километр байлаа. 100000 км яваа солио гэдэг. Би ч юм байна дээ. Хөдөлгүүрийн тосоо 12 сард моторын тос болоо мотор хороп хоёр чинь нэг илүү. Өөр илүү. Мотор ч хүнээр л хөл. Үгүй юу хороп чи хөлнө. Мотор чи цээж явахгүй. За тэгснэ сая нөгөө нэг Таката дээр очингуудаа бас ямар юмний шингэн солино ягаа юм хийгээдсэн шүү дээ. Гадаа ингээд зогсоход ч хүлдэхгүй ч хэлээ. Тэр чинь болохоор тэр нөгөө нэг антифриз зохоо. Тий антифриз солиулсан. Антифриз эдгэр чинь бол солихгүй зөвхөн хөдөлгүүрийн тосоо солиул. За. Тэгээд намар дахиад чи буцаагаад өвлийн тосоо хийн шүү дээ. За. За үйлчлэгийн цаг захиалах утас нь 75 94 44 гинэ. 75 95 44 44. Тэгээд Toyota дундуур зураас мөнх хадаа гэд латинаар бичгээр Facebook руу н орчих юм биш үү манайхаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашиныг тань халамжлан мөнх хадаа хямдралтай хаврын тосны аянаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Маш гоё. Та цагаа захиалчих юм бол таныг мартсан байхад буцаага залгах юм байна тий. Тийм байна. Та маргааш тэдэн цагт тосоо солиулъя штэ хөөе. Мэдж байгаа биз? Та 12 цаг авсан мөн үү? Тосоо солиулаарай гэж залгах. Тийм байна. За одоо минийх уу. За одоо шинийх. За Сормос артист Бондок гэд зурагтай гэж шүү ангаргаа зурагтай гинэ. За. Манай найз автобусны жолоочийн арын хэсэгт байдаг шилний нүх рүү хурууга хийж гацаагаад бит хоёр бааз руу нь явж хүн дуудаж шилийг нь зүсүүлснээр аврагдаж байсан юм л та гинэ. Нэрэ тийм байдаг үст те нэг юм дугуй нэг олон нүхтэй байдаг. Тэрийгээ би үдээ хажууд бич нөгөөх нь уншигдаж бит хоёр тэрийгээ сонсоод гэрлээ эртээ нийлж нулимсаа гартал нусаа сугартал инээж байсан. Хэд хоногийн өмнө найзтайгаа уулзаад цуг юмд явж байсан чинь манай найз энэ шинэ автобус их гоё болчихжээ. Ямар ч хуруу гацах нүх сүв байхгүй. Жолооч нарууд миний талаар автобусны үйлдвэрт хэлсэн бах та хардаа найзаа бүүн жижигхэн нүхнүүдээ штэ. Ийшээ одоо хин юугаа ээж гацаахав дээ те гэд бөө инээдэн боллоо. Нэрэл эргэн тойронд хийгээд гацаачих юм харагдсангүй. Би найзаагаа бүр үнэн сэтгэлээсээ гайхаад чи хаашаа хуруугаж үзэхгүй гээл эргэн тойрны ажиглаад явд юм уу гэсэн чинь галзуу барын аманд гараа хийж чадахгүйгээс хойш тааш төгрөх юм байвал хуруугач болов хийгээд үзчихэл гэж асуу. Тийм ээ тийм. Ийштэй. Зөв. Хаширдгүй нэг иргүй юм байна нэрэ. Намайг найзаар минь дүүн гэж худлаа юм байлаа шүү. Би лав нүксөв оролдох дурггүй гинэ. Яа нэг юм сониуч хүмүүс байдаг та. Нэрээ тийм. За, ойно. Манай нөхөр гэж нэг тийм уур хайр твчээр гурвыг барж байдаг том болтгүй 7 хүүхдийн аа бэ. Энэ хүний баян бол зөндөө. Хамгийн бэст нь 4-р хүүхдээрээ өвдөөд түргэний тэргээр эмнэлэг явсан. Миний араас шөлөө хийж ирчээд завсаргүй залгаад л байна. Тэгсэн бүр хариуг уур хүрээд тэгсэн мессежийг харсан чинь ханаа шүл хөрлөө гялцаарай. Йоо би одоо уурлах уу, уйлах уу болж билээ. Тэнд ямар шопинг хийж байгаа юм штэ. Ийм л жинхэнэ хөлдөө нөхөрдөө гинэ.
Энэ юун дээр явцсан байсан. Миний шеэрлсэн юу биш үү? Үдээ авчирлоо. Тэгээд яг юу гэсэн үг юм бэ? Шүлээ авчирч өгчөө тэгээд ханаа гялзаараа хурдан бууж ирээд аав гэдэг юм уу? Үгүй ээ, хурдан төрөөчөө шүлжин өглөө гэдэг. Төрсний дараа шүлийг авчирч өгдөг гэсэн. Үгүй яг өвдөж яхад нь харин өвдөж яхад нь тий. Ханаа хурдлаараа шүлжин хөрөх гэдэг хурдан төр. Дураараа юм бэ яасан. Йоо. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Нөхөр таксинд суужглаа. Очиж явна гээл видео кол хийж байна. Цаана нь хүмүүс инээлдэл хинтээ явж байгаа гэсэн таксины жолоочтой гэлах юм. Яа гарахгүй л эмэгтэй үнэгээл манай хүн дагаж жуумалзаал эвгүй хардах сэтгэл төрөөд тэгсэн сонсоод байсан нэг л танил болоо. Хамтран айлгшаа танилцуулаа гэхээр л танилаа. Үдээ ачрын хөтлөгч гэрлээ ихч байсан байна гинэ. Йоо. Та нар бидний радио дотор байдаг жижиг хүнтэй нөхрийг хардж байгаа ч. Жижиг юм 20 хүн ажилт штэ мөгийн. Яг тэр нөгөө нэг тэр эмгтэй жижиггүй хүн биш шүү. Йоо. Зигцээс өндөр хүн байгаа шүү тэгэхээр. Йоо. За. Туул давг гэдэг сонсогч. Энэ өдрийн минь төргийа. Танаа радиог шимтэн сонсох дуртай нэг бүсгүй байна. Өөр тохиолдсон хөгжилтэй явдлаас сонирхуулъя. Төрийн аль пагчи нэг хүүхэдгээд тэтгэлэгт хамрагдаад өн төлбөрөөгөө сурахаар болсон юм аа. Аавынхаа дүүгийнд оюутан ахуй амьдрал минь эхэлсэн. Оюутны байранд амьдрах хүүхдүүдийг хараад гоё юм аа гэж боддог байлаа. Дутуугийн л юм хөдөлсөн байх та. За тэр жаах 2007 онд 2 дугаар курс оюутан байх үед аав маань том машины жолооч сум тааруулт миний регистрийн дугаараар банкнд мөнгө шилжүүлээд явдаг байсангүй. Тэгсэн нэг өдөр аав залгаад аав мөнгө хийсэн шүү миний охин сайн байгаа үстэй гэдэл ярьлаа. Би хичээлээ тараад иргэний өрөмлөхөө аваад банк орлоо. Таны нэрээр мөнгө ирээг байна гэдэл. Та дахиад сайн шалгаад өгөөч гэдэл. Дахиад асуусан. Туул биш байна. Туулаа гэсэн нэрээр мөнгө нь ирсэн байна. Заавал дахиад нэрээ өөрчлөөж гүйлгээ хийгдэн гэж хэлээ. Банкнаас гараад аав руу залгасан холбогдохгүй. Сум руу дөнгөж орж ирээд гарсан бололтой хэсэг хугацааны дараа залглаа. Аавд уйлаад л яагаад та намайг туулаагээ шилжүүлсэн юм бэ гэдэл. Бөө инээдэг. Аав нь гэрт дууддаг нэрээр нь шилжүүлсэн байна штэ уучлаарай гэдэл. Би ч инээгч биш ойлгочих болоод тэгээд аавыг ачаагаа буулгаж иртэл нь хүлээгээд 7 хоногийн дараанаас за нэрээ солиод ирлээ гэд банкнаас бөөн баяртайгаар мөнгө авсан байт юм. Санаанаас гардггүй сэтгэл тод үлджээ. Ээж минь бүх хүүхдэд нэр хайрлсан гэдэг бүгд утга учиртай гэж ээж маань бүгдийнх нь нэрний утгыг хэлж байсан. Туул гэдэг нэрэндээ маш дуртай. Амьдралыг туулж явах гэж өгсөн байдаг. Одоо ч гэсэн нэрнийхээ гэрийнхний дуудаг нэр маань Туулаа. Энэ миний түүхээр орж ирсэн ээ. Тийм байна. Буцаад хөгжлөө түүхээр орж ирсэн юм шүү дээ. Нэг л танил байгаа юм аа. Аха. Чи яг унсан. Тэгснэ хойлоо нөгөө хүш туул гэдэг чинь туул гол биш юм уу хойлоо ярьж ирсэн тий. Чи би бүр одоо амар сайн санаж. Сан чи орхон сэлэн гээд голын нэртэй хүн байдаг гэсэн чинь чамаа YouTube дээр нэг өөхөн мөнх батгай сэлэн гэдэг чинь гол биш мөрөн шүү гэсэн байсан. За аюу. Энэнтэй нүр санаж байна. За дараагийнх нь дахиад нэрийг нууцлсан сонсогч байна. За сайн байна уу? Өөр тохиолдсон түүхээ ичж байна. Дөнгөж төрөөд сар гарan болоод цуслан гарваа. Хот ороод цуслан буцах замдаа хөдөөнөөс ирсэн ахигч хоёр үеэлийн шин авсан хашаанд байна гэхээр ночлоо шүү. Тэгэл хоолунд олоод арх дарс болж байна шүү. Манай аавын талынхан ер нь ах トゥ угээ хүндлээд арх задалдаг хүмүүс гэхүү дээ. Хүмүүст арх хундаглаад л байна. Би ч дөнгөж төрснөөх битээ хүн надад арх өгөх юм бах та хундгалсан хундганы тоог хараад гэж бодоол. Тэгэж надад өгсөнгүү л дээ. Би ч доосонгүй. Тэгээ гэртээ ирээ шүнжээ халуураад нэг мэм байхгүй хавдаад хүүхэд 500 мэм хөхгүй том мэмтэй хэлэхүү бүр том болоод хавдаад дэлбэрхнээ. Тэгэл юу болов хаанаас гордог гэж бодлоо шүү. Тэгэл босон явдлаа аавд хэлээд тэгээд нутгаас ирсэн ахч хоёр үеийн нөхрийг давуулаад л ирвдээ. За маа яахаараа архинаас горддог. Йоо. Жорлонгийн нөх ухаж байгаад ажил цаад болоод гээл загнах шинжтэй. Маа гээл том аяг дүүр арх өгөө. Би ч ямар арх уух вэ? Ямар их арх вэ? Яаж ууна гээл ярваагаал уусан ч ус байдаг шүү. Эн чи ус байна гэж хэлсэн чинь. За одоо жинхэнэ арх уу гээл амсаад. Тэгэл тэр дороо халуурхаа болоод хөх буцаад хэвэндээ ороод хүүхэд ч хөхөө эзэндээ архинаас горцсон түүх мэн одоогоос 23 жилийн өмнөх түүх мэн шүү. Одоо алдарт ээж болсон. Юу гордох гинэ. Ааха. За нэрээ нуудлсан сонсогч. Жохон нэмэх талдаа гинэ. За. Гэрт амьдардаг залуу гэр бүл хоёр дэрсгэн охинтой 2019 онд юм байна. Нэг өглөө нөхөр эртлэн сэржээ. Тэгээд татаж хангаана. Би ч дуртайч дургу гэдэг шиг ихэлвэ. Тэгээд л яг сайхан явж байла. Том охин тухай 5 настай байсан. Аав болж байгаа мó гэрлээ асаагаарай гэж юу амар санагдаа тэр зэгээс хойш өглөө ямар нэгэн зүйл болохоо байсан штэ гинэ.
Ямар юу юм бэ? Болж байгаа мó юу? За, Улаанбаатар хотод 12 цаг 34 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл хөдлөлийн сайхан мэдрэмжийг гэр бүлд авчран Отревийн хамрын цэцлэг хамтран ажиллаж байгаа. За хэрвээ танд хамар битүүрэх, нус гоожих, за дасралтгүй найтайх, за хурхирах, нойронд муудах ийм эмгэг байгаа бол юу байгаа бол зовир байгаа бол Отревийн хамрын цэцлэгийг хэрэглээрэй. Одоо юу яаж байгаа юм бэ? Одоо ингээд нэг манай Монголд байгаа хүмүүс чинь ингээд 8 сарын үед харшилтай хүмүүсийн эд харшил нь хөдлөөл нөгөө нэг шарилжны аллергитай гэдээ ярьдаг штэ тий. Сакура макура цэцэглэх энэ үеэр бас яг ингээд нөгөө нэг тоос хүртэн гэж ярьдаг штэ тий. Бас тийм юмны харшилтай хүмүүс байд юм байна. Тэгээд яг ингээд нүдэн аргаал загтнаал тэгэл хамар нь ингээд загтнаал тэ найтаагаал амар хэцүү болд юм бэлээ. Тэгэхээр энэ маань Отревийн маань ханиадны шинж тэмдгийг бол хоромхон зур багасхаас гадна харшлын үеийн тэр хамар битүүрлийг бас хөнгөвчилж өгдөг. За тэгээд энэ нөгөө нэг өндөр үр дүнтэй кислометазолины бэлтгэл нь оригинал тэр кислометазолин буюу 20 гаруй жилийн турш аюулгүй нь олон улсын судалгаануудаар батлагдсан гинэ. За тэгээ үйлдэл нь болохоор хэдхэн минутын дараа ингээд түргэн үйлчилж эхэлдэг. За тэгээ уртсгсан үйлдэлтэй буюу 12 цаг хүртэл одоо тэр нөгөө хамар момны чи онгойлгосон бол тэр чигээр нь авч явах нь байнга ингээд нөгөө нэг хамар битүүрээд одоо залуу ахтаа ингээд зодолдож цохилдоод энэ хамрын салс нөгөө нэг энэ салс бүрхөвчин ч юм уу гинсэн ийм хүмүүс чинь мөрий зөрөө олцсон хүмүүс чинь бас байн хамар битүүрээд ийм навслын цацаад идэм билээ штэ тий. Тэгэхээр тэрэнд бас хөнгөчлөн л гэсэн үг штэ тий. Тэгээд чийгшүүлэгч нэмэлт 2 бодистой учраас хамар хуур ашихгүй. Тэгээд 7-оос 10 хоног хүртэл хугацаагаар хэрэглэхэд тасал үүсэхгүй гэдэг байгаа байхгүй юу? Тасал үүсэх юм бол байнга л цацгаасаар аргагүй болчдөг гэсэн. Би ч одоо хамар битүүрхээр цацдсан юм уу гэсэн чинь ганцхан цацдсан юм уу гэсэн чинь хамар онгойлгох зорилго чинь нусгоожихдоо цацдсан юм шүү. Юу хамар битүүрээд манай хүү хамар нь битүүрээд удаан яваадсэн чинь сүүлдээ чихэн ингээ нэг юм бөглөө сонсогдоод байна гэдэг очоо үзүүлсэн чихэн өрөвсөн байсан. Хамраа бити харин хамраа бити ингээд удаан юу яагаад аа битүүрүүлж яваад чихэндээ нөлөөлдөг гин. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн e-tips захим зөвлөгөө гэж ороод авах боломжтой байгаа. За тэгээд яг аль биесных нь эмч төлөөлөгчтэй бол нэг холбогдох шаардлага байхгүй л үүдийн хамрын бүх эмийн сангуудаар байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран явлагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл хөдлөлийн сайхан мэдрэмжийг гэр бүлд авчрах Отревийн хамрын цэцлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ их сураатагаар хөгжилтөө түүхүүдээр үргэлжлэх хэн сансартай хүрч байгаа. За үнэхээр хөөхөн бас инээдээ санагдаад өөр группээс чирээд аваад ирсэн шүү гинэ. За солгоо хоолойтой ээжүүд байна уу гинэ. Хүүхдээ бүүвэлэх айгүй хэцүү маа. Манай охин 6 сартай бүүвэлэхээр хөмсгөө зангидаад сонио хараад энэ яагаад байна гэсэн царай гаргаад юу унтах цаашаа нойрон сэрэгчхийн бүүвэн дуу сонсоход унтуулах гэхээр ээж бүүвэлж унтуулаа гин. Хажууд нь бүр хоолоож гарахгүй маа. Нөхөр шоолоод нэрээ хэцүү юм аа. Засрахгүй л байх л да яах вэ? Хэд хоногийн өмнө нүдэн анилдаа твтээд байхаар 30-аад минут янз-янзаар л бүүвэлээд байсан чинь унтахгүй. Бүр сонин гайхаж хараад юу болоод байна гэсэн шиг. Тэгээд түр юм бодоод дуугаа болсон чинь бүр нам унтаад өгчүү ашгүй дуугаа боллоо гэсэн шиг. Үгүй ер нь солгоо хүмүүсийнхлаа биш ээ гинэ. Йоо. За нэрээ нууцлан сонсогч. Сайн байцгаана уу? Оюутан болсон жаахан охин 3 дугаар курсын Атмаа ахын хандыг хаг дарснаа бичье. 2004 онд Арангаа аймгийн Багшийн коллежид илссэн оюутны анхны жилийн хавар болсон явдал. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нэг охины найз банд гэх нэг бак 3 дугаар курсын залуу манай оюутны намхан цагаан байраар эргэлдэж хонж өмждөг болсон юм. Би гэдэг чинь бас хаваршаад хайр дурлал бодож эмоордог нас байлаа. 20 нас хөгшин оюутан. Урд Улаанбаатар сургуулийн салбар сургууль байдаг байл баахан банд нарт. Манай байрны 0 гадна. Нэг өдөр тасгийнхаа 2 охинтой 0 орохоор гартал урд сургуулийн 3 хөөрхөн банд нар гадаа хүн хүлээж байгаа олтой зогсож байна. Би гэдэг хүн чинь харангуутаа лалхаа гიშгээгээ цэгцлээд л хэрэндээ аятайхан явж байтал гинт дээрээс түмпэн дүүрэн ус пал хийтэл асгачдаг юм. Миний цоцсон нөгөө 3 бандын инээс ингэж ихтэйхэн уур хүрээ цонхруу хартал нөгөө мө 3 дугаар курсын залуу маасаад л инээгээд найз ихнийхөө өрөөний цонхыг хааж байд юм да.
Миний уур хурч ёстой нэг өөр таасан 50 кг жиндээ баймгүй уур хурч орж жижүүр ихчид хилчгээд дасаг руугаа нойтон хувцас солихоор ортол нэг хүүхэд жижүүр дуудаж байна гин гараад очит нөгөө банд амар ууралцсан намайг чинь л я гэх мэтэрэл байж болох бүх муухайгаар хэлж байна. Би ч хэрэндээ баймг waashаа гарч өстөл халз туллаа. Тэгж жагаад би ч юу юуг дийлэх янзтай. Тэгэхээр нэгэнт за яах вэ чи тэгж л бай. Хөвсгөлийнхэн хараалтай чиний зүудэнд орноо би гэж хэлчихээ дасаг руугаа явчлаа. Яна ямар Дасагтаа ороод хэсэг уйлж угаад мартагдах тийшээ бол шид хонж байтал нөгөө залуу манай засгийн хаалгаар шагаснаа миний нэрийг хэлээд уулзъя гинэ. Миний шат руу зан хөдөлж. За юу гэж хэрэлдэх вэ гэж бодонгуудаа гарч очтол. Ахын дөө ахыгаа уучлаарай. Миний буруу хүн амьтан дээрлэхүүл ахтаа хэлээрэ гэж авдсан юм да. Би бүр шок. За гэд гар бүрээд өнгөрлөө. Тэрнээс хойш өдөр бүр баг сайхан амарсан ахын дөө гэж мэдлэг ахтаа болсон доо. Тэгээд дараа нь учрыг сонсоход найз охиндоо муудалцсныхаа дараахан нэрээ нөгөө охиныг чинь бүр зүүдлээд болдгоо яах вэ гэсэн гин. Тэгэхээр найз охин нь амар хил амтай хүүхдгээд бүр айлгаад хайцсан юм байж. Тэгээд айсандаа уучлалгууж нэг сайн ахтаа болсон доо. Одоо хаана юу хийж авдсан болтоо сайн ах юм гинэ. Нөгөө хараалуулчраа гэдэг айгаад байгаа юм шүү дээ тий. Ол нөгөөдгөө зүгээр л занал хийсэн юм байна. За, нэрээ нуудлсан сонсогч. За бүгдд нь энэ постыг унших тэр цаг мөч юм дээ. Үдээ ачир маань хүчилтөө пост нь багасаад байна гэхээр нь хайртай дуртай нэвтрүүлэг маань хачиргүй болоод гундах вэ гэж санаа зовхдоо үргэлжил дуустгүй ажлын хажуугаар үчийн нойр өдийн хоолны цагаас аваслан байж өөрийгөө төрсэн паянгуудаа өмнө хонь нь оруулан эвлүүлж ядан бичих гэж оролдох юм. Мантайгаа адилхан паян та бүхэнд минь захаас аваад замаар нэг л байгаадаа залхуурахгүй ичгүй нэрээ нууж агаад биччихэж бай. Мөгийн гэрлээ хоёр маань мань хэдийгээ хөгжөөх гээд мөн ч хичээх юм. Тэрийг нь сонсоод би гэдэг амтан тэр хоёрынхоо өмнөөс санаа зовоод за нөгөө уншиж байгаа түүх нь хөвгөлтөө биш байх вэ дээч гэж бодох шиг. Тэгээ бүр хамгийн тэнэг нь заримдаа албаар бүтлгүүтэж онгоонд ороод тэрийг бичиж явуулдгийн билүү гэж хүртэл бодогдож байгаа юм да. Өвчтөө зөлөг шүү би нэрээ. Тэгээ санаатаагаар бүтлгүүтэж онгоонд орох гэж оролдож үтсэн чинь за бас арай л зүрх хүрэхгүй юм байна лээ. Хүн юм болсон хойно бас нэрээ бодоод байдгийн байна. За тэр ч яхав хэтэрхийн нуршуу оршил болчихлоо. Одоо үндсэн сэдвтэ оръё. Энэ бас уншсан байна. Хурдан мөрөнсөн түүхнүүдгээ чи уншиж ирсэн. Яагаад манай редактор ингэж уншсан түүхүүд оруулаад байгаа юм бала? За тэгвэл нэрээ нуудлсан сонсогч. Амбулаторийн коридороор нүцгэн гүйсэн тэр нэгэн түүх минь гинэ. За. Би гэгч хүн 18 наснда ажил амьдралын анхны гараагаа эхлэх тэр нэгэн сайхан өдөр анхны гэхэд арай л томдмоор нэгэн ресторанд олон сайхан охид хөвгүүттэй 3-4 өдөр алаан болно. Ажилд орлоо. Багын сэргэлэн овжин зангаараа нэг муу тэнцэж билээ. Овжин сэргэлэн гэдэг нь тухайн үед өндөр царайлаг залуусыг зөөгчээр авдаг үе штэ. Би намхан бол гологддог. Харин бол тэр залуусын цээж мөмөрл татаастай. За тэгээд тэнцээд цагаан дэвтэр бүглэнэ гэж байна. За бас шалгалт хамаг төрөнд бүглэнэ. Хурдан л ажиллаа хийх сонирхол төрөөд тэгтэл тэнцсэн хүүхдүүд маргааш 8 цагт ирээрэй л гэд. Тэр нь шинжилгээ авах байж. Тарааж өгсөн дэвтэр бариад л эмнэлгийн коридороор цагаан орхой хаана уу шээс хаана явж байна гэдэл би ч түргэн хөдөлгөөнтэй самбатаа гэлхүү очир дараал багтаа түргхэн гүйж өнөөх шинжилгээнүүдээ өгч дуусгах төхөж байсан дэвтрээ харсан мазок гэсэн үг байла. Хажуухан зүрх сувлчис ихчээ мазок хаана авч байна гэтэл хонглын болно гэв. Би ч хар хурдаараа гүйж очиход бөөн очроо. Хүмүүсийн хажууд суулаа хамт шинжилгээ өгч байсан залуус харагдахгүй болохоор би сүүлд ороогүй байлтаа гэж бодлоо. Хажуу авд сууж байсан охид жирэмсэн ихчнэр намайг ширтээстэй. Миний орох ч боллоо. Би орох гэтэл мөр гайхаастай. Ямар хачин хүмүүс вэ гэд хээвнэг орлоо. Цагаан өшгөний цаана хоёр ихч совлогч юм яриад намайг хаснаа хүүш чи яах гэж байна гэж гайхаж асуу. Би хээвнэг мазок шинжилгээ ихчээ ордлаараа ажил эхлэх гээд байна. Яараад байна. Тэгсэн тэр хоёр өөдөөдөөсөө харснаа жуумалзаад. За тэр орон дээр бүх хувцаа тайлаад хэвт гэлээ. Би ч хувц тайсан чинь төрсөйкө тайлан шүү нөхөр минь гэж жуумалж яастаа. Ажил руугаа явна гэхээр тэсэн ятсан хүн дүүрч ямар балай шинжилгээ авах гээд байна гэж бодон орон дээр суулаа. Тэгсэн гаднаас нилээд ахмын насны эмч орж ирээд хүүшээ энэ одоо бас юу гэж суулгааллаа. Эмчээ би шинжилгээ өгөх гээд гэтэл өөдөөс энд эмэгтэйчүүд үзэж авдаг юм балаа чинь гар гэхэд ёох яас их бантаж хамаг хувцаа хамж аваад эмнэлгийн коридороор эхээс төрсөн би хар хурдаараа гүүгээстэй. Хүмүүс ярагдаж зам тавихтаа миний нүцгэн би яараас нүд инээд хоёр нь хамт гүүгээстэй. Бурхан минь бушуу түргэн бориундоо гихчээр яарах гэмтэй юм байна лээ шүү. Ийм нэг хөвгчлөлтэй төв санаанд ороод одоо альбан тушаал ахиж менежер болсон гинэ. Масокийн шинжилгээ өгье юу. За дараагийнх нь
Бас нэрийг нууцлан сонсогч байна. Мэдээж бид бүхний мэддэг хурц өнцөг, мохоо өнцөг гэд байдаг та. Тэр техникийн өдөр 3 дугаар ангийн дүүгийнхээ даалгаврыг хийлгэж агаад шинэхэн өнцгүүд мэдлээ шүү. Математикийн даалгавар хийцүүлсэн дүү маань гинт эн чин мохооч биш, хурцч биш, энэ бол нохоо өнцөг. Утга өнцөг багш тэгж хэлсэн гэж зарлаа. Би гайгаа харуул үнэхээр ч өнцг нь нохоо шиг суус. Хоёр үл нь алцай суугаа мэт нүд нь мэлрэн ширсэн шинжтэй. Ингээд нэг шинэ өнцөг мэдлээ дээ. Нохоо өнцөг, хутга өнцөг гэл. Би ч гайхаад ийм өнцөг байдаг үлээ гэж бодвол ээж тэндээс юу нохоо хутга болоод явчваа зүгээр үү гэж сандарсан байлаа. Бараг намайг зодсон юм бах гэж бодсон баха. Мохоо өнцөг нь 90 градусаас их 180-аас бага, хурц өнцөг нь 90-ээс бага, тэгш өнцөг нь яг 90. Харин нохоо өнцөг гэж юу вэ тавинэ? Одооний 3 дугаар ангийн хүүхдэл мэддэг тэр дундаа манай дүү мэддэг өнцөг юм шиг байна гинэ. Нохоо өнцөг. Яа. Яа, зүгээр л нэг нэр хүчмөр санагдаад байсан юм шиг байна те. Үгүй мохоог авч нохоо гэдээ ойлгоцсон юм шүү. Үгүй өөрөө ингэж таастай. Эн чин мохооч биш, энэ бол нохоо өнцөг гэдэг байгаа юм тест. За нэрээ нуудлсан сонсогч. 10 жилийн ахлах ангид байхад монгол хэлний багш өгүүлбэр зүүн хичээл ороод л цээжээр өгүүлбэрүүд бичүүлээд задал хийлгэвэ. Багш дэвтэр хурааж үзэж байснаа л инээдээ барьж дийлдвэ. Учир нь ангийн нэг охин хүний сэтгэлд баяр гийж хүлгийн тууранаас ногоо ханхлана гэж өгүүлбэрийг бичихтэй. Хүний сэтгэлд баяр хийж хүлгийн тууранаас могоо хатгана. Хүлгийн дураас могоо хатгана гэж ütсэн байсан юм билээ л дээ. Ангаараа тэр өдөр чинь инээлдчихвүлээ. Гэхдээ л хантаа сонссон байгаа үстэй л гин. За дараагийнх нь пүрүсрүн гэдэг сонсогч өжилтөө төвхөн. Би чинь 1 билүү 2 дугаар ангиас сурагч. Нэг өдөр багш маань гэрийн даалгаварт у на га гэдэг нэг хууц бичих даалгавар өгөөд явуулаад у зураас на зураас га шүү заа ингэж үйлсэн байгаа шүү заа. За гэртээ ирээл манай өвчт нар тус-тусдаа дэвтэр номоо гаргаад даалгавраа хийж эхлэвэ. Тэгээл бичээл сууж байтал аа хуурч ирээл юу гэж уу на га гэж бичдэг юм бэ гээл тэгж гин. Би багш ингэж бичээрэй гэсэн юм аа л гэлээ. Тэгсэн аав намайг загнаал. Эний ард талын ааг хасч ичин танаа огч чинь юм мэддгүй юм байна. Буруу зааж өгсөн гээл бөөн загнаж эний ард талын ааг хасуулж чүлээл явуулсан байт юм аа. Маргааш нь анги дээр очиод багшд дэвтрээ үзүүлээд тэр хаваар бөө нэдэм би ч өөрөө илгээ өшлөг нэж үлээ. Юу болсон бэ гэхээр уу на га гэдэг үгийн эний ард талын ааг хасчгаар бөө унг болчихсон байлгүй яах вэ гинэ. Аав нь одоо яаж чсэн унг гэж шүлээ тагтаа яа тийм. Аав нь алдна. Йоо. За юунаас группээс шууд уншчихъя. За 44 минутын өмнө орсон постоо. За нэрээ нуудлсан сонсогч. За надад болсон нэг түүхээ ярий. Би дүүгээ эмээ гэхээс аваад зам хол байсан болохоор такси өрөөд явбаа. Дүү 7 настай ганц 2 англи үг мэддэг. Таксиных өгүүлэг тавьчихсан. Их л маягтай нарахгүй сонсож байна. Өгүүлэг дээр нь учиргүй золбон гэдэг үг яваад болтгүй. Би ч анзаарсан ч дүүл сурчихгүй бол хамаа алга гэд нэг их юм яриаггүй хаялаа. Тэгээд гэртээ ирээд дэмждэг захим спортын баг болох Монголз бага дэмжихээр зургатаараа тоглолтыг үзэж бай. Гэтэл дүү агаа энэ Монголз гээд баг Монгол золбон гэж байгаа юм уу гэж хэлчихв. Аав ээж хоёр хажууд байж ирсэн болохоор би сандраад үгүй гэд уурлангуй хэлсэнд дүү уйлаад эхлэвэ. Аав ирээ дүү гаргадаад барахгүй би яах вэ гэсэн янзтай байж байтал босож ирээд намайг босгож ирээд бүхс гаргаа цохиж эхлэв. Би ч шок, ээж шок, дүү ч шок. Би уг нь 17 настай 90 цэд хүрж байгаа залуу л да. Дүүж гайгүй болох шинжтэй байж байтал аав чихэн дээр орилоо төгөлтөө бүр болохгүй бол уйл гэв. Би чинь инээх уйлах зэрэгцээд худлаа байхаа орилж гарлаа. Ингэж 30 минут эсний эцэст дүүг гаргатлаа. Аав ээж хоёр дүүг том өрөөнд аргатаастай би юу бөхсөө бариад бага дэмжиж байна. За. Найруулагч 54 хүртэл яв гэсэн штеп. За дараагийнх нь бас шууд болъё доо. Түүх дээрээс юу үдийн ачаар дээрээс аваад ирсэн шүү. За 3 цагийн өмнө орсон юм байна. Сурагч байсан юм аа. Үндэсний шин нам гээд намын компанид ажлын хүрээнд Ховд аймгийн бүх сургуулиудын дунд 2 шатлалт аахаа тэмцээн болов. Би ангийн найзын хамт 1-р шатанд тэнцээд аймгийн төвдөө нийт 24 сургуулийн 2-р шатны өрсөлдөгчтэй тэмцээнд оролцоод тэмцээн эд дундаа явж байлаа. Бид хоёр суглаагаар нэлийн хол зогсчихсан. Би ээлжид асуултаа хариулж гаал эргэхдээ шипи өчг санаатаа зааланд чангаар дуудаад шадар 3 цэрэг юмагийн зохиол шүү гэж өнгөрчлөө. Тэгээ эсэг хугацааны дараа хөтлөгч сонсоод асууснуу таарад асууснуу бүүмэд нөгөө асуултыг найзаас асуучихлаа. Найз хэсэг тулгамдаж байснаа Чайковский гэж авдаг байна.
Түүнээс хойш Чайковскийн шадраг 3 зэрэг гэж чочилдаг байж илээ хэсэгтэй гинэ. Йоо. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 14-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишег сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүлд авчран сураатагаар Отревийн хамрын цацлага. За мөн энэ нэг жоохон удаж гарч ирээд байгаа. За автомашиныг тань халамжлан мөнхада хямдралтай хаврын тусны аянаараа хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3